За сайн байцгаана уу? За өнөөдрийн сэдэв бол body буюу их бие. За маш олон төрлийн мэдээж body их бие гэж ярьдаг зүйл байгаа. Тэ одоо бүхэл үйлдвэрлэгч компаниудын хийж байгаа заавар олон төрлийн тийм бодинууд бол байдаг. Тэгээд энэ бодин дээр байгаа энэ олон янзын товч одоо дэлгэц одоо бүх зүйл бол мэдээж үйлдвэрлэгч болон загвараас хамаарат янз бүр байдаг. За жишээ нь энэ хоёр бодины хувьд бол ингээ харахад нэг нь арай олон товчтой, нэг нь арай цөөн товчтой байгаа. Гэхдээ энэ олон товчтой байна гэдэг нь бол илүү хурдан гэрэл зургийнхаа тохиргоог өөрчлөхөд илүү амар гэсэн үг. Жишээ нь заавал менюдэрээ дараад settings руугаа орж байгаа гэрлээ хэсгэх багасгах ч юм уу тиймэрхүү тохиргоог хийхээсээ илүү шууд ил байгаа энэ товчнууд дээрээ шууд дараад хурдан хугацаанд одоо тохиргоогоо өөрчилж болдог ийм давуу талтай байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол мэргэжлийн гэрэл зургийн камерууд бол нэлээд олон одоо товчлууруудтай байдаг. За харин сонирхогчийн болон одоо хагас мэргэжлийн камерууд бол арай бага ийм товчлуур конопуудтай байдаг. За тэдгээр нь бол мэдээж их ойрхон одоо гэрэл зургийн тэр тохиргоогоо солиод байх шаардлага одоо багч гэдэг юм уу те нэг тохируулсан тохиргоогоор аль болох олон зураг аваад ингээд аялаа яваад ахт ч юм уу боломжтой байх. Иймэрхүү бол ялгаа байдаг гэдэг ерөөхдөө бол ойлгоход бол бас болно. За дараагийн нэг бодин дээр анхаарах чухал зүйл бол өөр дөөрийн ийм жижигхэн гэрэл хаягчтай байдаг бодинууд. За энэ бол ихэнхдээ бол сонирхогчийн болон хагас мэргэжлийн камерууд өөр дөөрийн ийм гэрэл хаягчтай байдаг. За энэ нь бол давуу тал нь юу гэхээр зэрэг та ямар нэгэн нэмэлт гэрэл хаягч буюу одоо speed light гэж ярьдаг. Тим зүйл худалдаж авахгүйгээр зөвхөн өөрийнхөө энэ бодин дээр суурилсан гэрлэр бол зураг дараа яваад байх боломжтой. Гэхдээ энэний бас нэг сул тал гэх юм бол хүчин чадал мэдээж арай бага speed light-ыг бодоход гэхдээ мөн давхар бас одоо өөрийнхөө энэ камерынхаа батарейнаас одоо цэнэгээ авч гэрэл хайдаг учраас батарей бас илүү хурдан дуусах юм магадaltaй байдаг. Гэхдээ ойр зур одоо ингээд ойр байгаа зүйлийн зургийг авахд бол энэ флашлайт бол хангалттай байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол бас таны бодигоо сонгоход нөлөөлөх бас нэгэн юм зүйл байгаа шүү. За дараагийн нэг чухал зүйл бол хэлбэр хэмжээ болон жин. За энэ бол бас нэлээд чухал. Яагаад тэгэхээр зэрэг одоо бол DSLR болон mirrorless гэсэн ийм хоёр төрөл бол нэлээд хүчтэй ингээд байгаа. За сүүлийн үед бол mirrorless гэдэг энэ жижиг хэрнээ өндөр үзүүлэлттэй камерууд бол нэлээд түлхүү орж ирж байгаа. За энэ хэмжээнүүдийг та харж байна. Ер нь бол том body байна гэдэг нь бол нэлээд одоо бат бөх болон батарейгаа одоо илүү барих ч гэдэг юм давуу талууд байна. Гэхдээ мөн та өдөржин одоо гар дээрээ зураг дараад явах гэж байгаа болвол ийм том body, том линз хийхэд бол та гар дээрээ өдөрт 1-2 кг зүйлийг байнга урдаа ингээ бариад яваад байна гэвэл бас танд ядралт өгөн тийм үү. Гэхдээ энэ бол бас тухайн одоо авж байгаа зургийн чанарт бол бас мэдээж энэ линз, том бодины бас нөлөө мэдээж бол байгаа. Гэхдээ тэрийг бол та өөрөө тохируулна л гэсэн үг. Мэдээж одоо уул хадаар аялаад өсөрж хараагаад ингээ явхад тэр болохгүй гэвэл та мэдээж энэ жижигийг сонгох хэрэгтэй те. Тэгэхээр зэрэг энэ бодины том болон энэ линзний том жижиг энэ бүх зүйл чинь бол ерөөсөө яг таны би ямар төрлийн зураг авах гэж байгаа вэ гэдгээс хамаарат сонгох энэ сонголт чинь болчиход байгаа. Тэгэхээр зэрэг та бол одоо байнга ингээд гар дээрээ барьж явах юм одоо хөдөлгөөнт зураг дарах гэж бас хитрхи их том боди сонгочвол танд бас ядарч их өгнө ч гэдэг юм уу. Энэ дээр бол та өөрөө энийг сонгоод авах одоо таны сонголт юм аа. За камер худалдаж авахд бол ерөнхийдөө үйлдвэрлэгчээс үндсэн юм стандарт болттой байдаг. За тэрэн дотор юу байх вэ гэхээр ер нь бол гол том body, за стандарт линз, тэгээд оосор, батарей цэнгэлэгч гэсэн юм үндсэн зүйлс байдаг. Мэдээж CD болон гарын авлага номууд багтсан байдаг. За нэмэлтээр бол та өөрөө дотор нь ордог SD карт, за мөн гадуурх кейс гэдэг юм уу ийм зүйлсийг бол та өөрөө худалдаж аваад
камерыг тоноглоо явдаг байгаа. За тэгээд ер нь бол бодигоо та зөв сонгох хэрэгтэй, мөн линзээ зөв сонгох хэрэгтэй. Ингээд энэ удаагийн дугаар ямар ч байсан танд бяцхан гэсэн мэдээлэл хүргэсэн байхаа гэж бодож байна. За тэгээд асуух зүйл байвал та бүхэн комент хэсэгт бичээд асуугаад байгаарай. За би чадах чинээгээрээ таны асуултанд хариулаад тусдын болох үүднээс туслахыг хичээе. За ингээд та бүхэн subscribe дарахаа битгий мартаарай. Баярлалаа баяртай.